Зомбинууд аврах цэгтээ хүрэх гэсэн улаараа давтаж эцэст нь асар том давлгаа шиг сөрөг болон хуучин зүхтах замрууд арчи. Энэ найралтанд олон энгийн иргэд ба цэргүүд амиа алдсан бөгөөд цэргийн зэвсгүүд газар даяар тарж орхижээ. Үүнээс болоод гудамжинд байгаа олон тэнэг хүмүүс буу олж авч жирийн хүмүүс ч хоорондоо буудалсаж эхэлсэн. Амьд үлдэхийн тулд бүр зүгээр зугаа гаргахын тулд ч хүмүүс бие бинийгаа алж эхэлсэн юм. Ингэж янз бүрийн бүлэглэлүүд бий болж эмх замбраагүй байдал донд олон хүн ирэх мэдэд хүрчээ. Гэвч зарим нь авсан хүчээ ухаалаг ашиглаж чадсан гэж жишээ нь зарим хүмүүс зүгээр л буу бариад машинаа өмнө зогсож байвал түүнийг зогсоож чадна гэж бодсон байна. Тэд сүүчэнийг зогс гэж хашгирсан ч тэр огт тоосонгүй бүрэн хурдаараа тэднийг дайран өнгөрч бүгднийг алчдаг. Хот дундуур явхад тэр хуучин амьдралдаа харж байсан зүйлсийг дахин олж харлаа. Хан нарны халалтанд ан цав гарч зомбины довтлогоо давхцсан метроны буудалд нурах хүртэл хүрсэн байв. Энэ ослоос газар доогуур олон мянган хүн амиа алдсан байлаа. Тэр машины зогсоож газар дүүссэн том нүх рүү харахад доороос олон зомбины нүд түүн рүү ширтэж байв. Машины дуу чимээн татагдаж зомбинууд хөдөлж эхэллээ. Тэнд олон тооны болор байж магадгүй ч бүх зомбид байдаггүй. Тэгээд ч толгой бүрийг нь цөмлөн шалгах нь цаг их орно гэж бодлоо. Тиймээс тэр өөрийн хуучин сургууль болох инженерийн их сургууль руу очиж үзэхээр шийдэв. Тэр сургуультай төгсөөд анх удаа буцаж ирж байгаа нь энэ. Гэвч одоо тэнд хулиганууд болон зомбинууд л дүүрэн байв. Хаалгаар ороход хан дагуу зомби нарын гинжиж тэжээвэр амтан болгосон хүмүүс түүнийг өгтөв. Тэнд энэ бол манай нутаг үүрэгвчээ өгөө. Тэгвэл чамааг доодохгүй алахгүй гэж хэлв. Бараг л дээрэмдээ. Шүүжин хэсэгтээ хамгаалалтгүй хүн болж жүжиглэн үүрэгвч дотроос шарсан дахианы гуй гаргаж ирэв. Энэ хоолыг өгвөл намайг зүгээр нэвтрүүлээч гэж хэлв. Хоол удаан идээгүй байсан хүмүүс дахианы мах харамгцаа шууд галзуурч улаалтаж эхлэв. Шүүжин инээмсэглэн маханд уйсан уцаар татан буцааж аваа. Та нар энэ дахиаг идэх үн цэнэгүй хүмүүс гэж хэлв. Тэд дуурлан зэвсгээ гаргаж ирээ. Шүүжин харин тэр үед тоглоомоо зогсоож бууга гаргаад бүгднийх нь духан дундуур нэг сүм тавьснаар гурван залууг алчхна. Тэр хуучин амьдралдаа ийм олон тэнэг хүн байсныг санахгүй байлаа. Магадгүй тэр урьдчилан анхааруулга өгснөөс илүү олон хүн амьд үлдэж ингэснээр одоогийн эмх замбраагүй байдал бий болсон байж магадгүй. Дараа нь тэр шад өгсөж мөлхөж амьтдын тэнхимд очиход хаалган дээр нэг том түгжээ байлаа. Удаан хугацаанд хинч орж ирээгүй тодорхой. Өрөөнд ормогц мууцсан махны үнээр ханхалж олон могоо өгсөн байв. Тэр хэсэг хайж явснаа эцэст нь хайж байсан зүйлээ оллоо. Алтлаг хаан могоо. Энэ могоо хожим усныг өрвөлцөх айрмын өдөрдөгч болон хувирна. Энэ удаа тэр өөр могоонуудыг идэж амьд үлдсэн бололтой. Өмнөх амьдралдаа ч энэ могоо хамгийн түрүүнд хувиралтанд орж олон хүнийг зэлгэж байсан. Бараг шүүчэнэгч гисэн. Могоо удахгүй өөрчлөгдөж маш хүчтэй болбол тэр ч гисэн ялж дийлэхэд хэцүү болох байх. Одоо ч гэсэн могоо ухаантай болж эхэлж байгаа нь мэдэгдэж байлаа. Тиймээс шүүчэн түүнээс болгоомжлох хэрэгтэй байв. Тэр могоог ажиглаж байтал гадаа хүмүүс ирсэн нь мэдэгдэв. Тэр хаалганы цаанаас гараад иргэж хаширхад далд байгааг нэмэргүй бид чамайг энд байгаа гэдгийг мэдэж байна гэв. Гэхдээ шүүчэн огт айсангүй нэг гараа халаасандаа хийж гисэн санаа зовсон шинжгүй гарч ирэв. Одоо бол маш чухал үе. Ийм хүмүүс түүн цаад болж болохгүй. Тиймээс тэр тэдний хурдан зохицуулах хэрэгтэй боллоо. Гэтэл тэр хөдөлж амжаагүй байхад сүүдэр дундаас нэг эмэгтэй гарч ирээ дээрэмчдийг гинэт дайрлаа. Тэр ихний хүнийг нь хөлөөр ороож нөгөөг нь гартаа барьсан барин хүзүүгийг нь хугалж хормхон зур нь үхэж дараагийн руу нүсрэн очиход царайнаас нь бариад бас хүзүүнээс нь хугалав. Бүгдийг нь дуусныхын дараа шүүчэн инээмсэглэн сонирхолтой бүсгүй байна даа гэж хэлээд түүний ард зогсож буугаа толгойд нь чиглүүлв. Гэхдээ тэр эмэгтэй айсангүй харин бууны чиглэлийг нь холдуулахаар түүний гарыг нь тохоогоор нь зөхөж гараар нь тулгуурлан үсрээд шүүчэний хүзүүнд хөлөөрөө ороож мушгах гэж оролдов. Гэвч тэр удаан ойлгосон юм. Шүүчэний хүзүү тийм амархан хугархааргүй байлаа. Ингээд тэр хачин байдалтай шүүчэний мөрөн дээр суучихсан. Нүүрэн дээр нөгөө юугаа аччихсан те. Арай л ойрхон тэгээд ойлгомжтойс те. Шүүчэний гүнзгий амьсгаа аваад чи яг юу хийх гээд байгаа юм бэ гэж өчтэй асууна. Бяцхан ноцолдооны дараа шүүжин түүнийг улаан олсоор боогоод бууга дахин толгой руу чиглүүлээд эмэгтэйг өөр аргагүй болгож өөрийнх нь талаар ярилцуулва. Big Kang Azure Tiger хэмээх тусгай багийн ахлагч гэж өөрийгөө хэлнэ. Тэр одоогийн байдал үл хамааран чи намайг та би чамайг хор хөргөхгүй гэж хэлв. Гэв шүүчэн өвөнд нь орсонгүй. Харин чи Special Force-ийн Shao Fang гэдэг хүнийг мэдэх үү гэж асуулаа.
Би Кан гайхсан жилт байлаа. Тэр хүнийг яаж мэддэг юм бэ гэж асуув Шүүжин. Би нэг удаа түүний амийг аварч байсан гэж хэлв. Энэ бүрэн үнэн биш, худлаач биш байв. Тэгээд би Кан түүнд бүх болсон явдлыг ярьж өглөө. Хэдэн оргох гэмт хэрэгтнүүд сургуулийн эзэлж оюутнуудыг барьцаал зэвсэг хулгайсан гин. Зомбиний зураг аврах цэг рүү дайрах үед Шао Фан иргэдийг эхлээд гаргаж хамгаалах гэж оролцсон ч хоригдлууд зарим нь зогтож жирийн хүмүүсийн дунд нуугдсан байжээ. Шүүжин энэ бүхнийг сонсоод чиний буруу юм шүү дээ гэж хэлв. Би Кан үүнтэй санал нийлж зөв зэвсэг байхад хүмүүс айх хэрэггүй гэж хэлв. Тэр ярьж байхдаа Шүүжин жижигхэн шарх тавьж мах шараад идэж эхэллээ. Энэ би Кан жаахан эвгүй санагдаж чи намайг ийм байдалтай хэр удаан барьж байлгах гээд байгаа юм бэ гэж асуудаг. Шүүжин инээгээд чиний өмнөх шиг хөдлөөрөө миний толгойг хавчихгүй гэж надад амлах хэрэгтэй гэж хэллээ. Би Кан би зөвшөөрнө. Гэхдээ надад бас жаахан мах өгчгөлтөө гэж гуйдаг. Ходоод нь хоржигноод. Тэрээр сонсоод Шүүжин дүүний суллав. Би Кан бууга буцааж авч би өөрийн хийх зүйлтэйгээ одоохондоо чамд тусалж чадахгүй. Гэхдээ дараа нь хүчээр чамаагүй тусалж магадгүй гэж хэлв. Надад хэрэггүй чи зүгээр яваарай битгий саад бол гэж хариулв. Тэр яах вэ? Өмнөх би Канг эргэж хараад болгоомжтой бай. Энэ дэлхий улам аюултай болж байна гэж анхааруулв. Тэд сургуулийн захиргааны барилгын зэвсгийн хүн уусан гэв. Тэнд хідэн дээрэмчид буутайгаа оюутнуудыг барьцаасан байжээ. Тэдний бүлгийн дарга нөхдөр хэр байгааг асуугаад тэдэн ихэнх нь гадна хүлээж байна. Тэр хурдан довтолж болно гэж хэлв. Дарга нь инээмсэглэн эхэндээ сайн ажиллаагүй хүмүүсийн урд игнэн сул ажилласан хүмүүсийг ард нь байрлуул гэж зааварлав. Тэгсэн мөртлөө хаалга нь арч Шүүжин орж ирв. Тэр тайван хэлээд очиж туглааныг чинь нэвдэж байгаа дуучлаарай гэж хэлв. Дээрэмчид гайхад чи хин бэ яаж энд ороод ирчих вэ гэж асуулаа. Шүүжин тэдэнд хэрхэн орсон амархан байсныг харуулж гараа дээш өргөөд нэг хүнийг зааж бууцснаар тэр хүн газар унаж нас барваа. Бусд нь айж шарцгаалаа. Шүүжин хөдөлбөлд та нар бүгд үхэн шүү гэж анхаарлав. Бэй Чанг дээвэр дээрээс Спрэр Цаанд тусалж байлаа. Тэдэн дээрэмчний холоос зайлуулж байв. Гэхдээ өрөөнд олон дээрэмчин байсан тул байдал аюултай хэвээр байв. Шүүжин ганцаараа дайрахаар төлөвлөсөн Бэй Чанг хэтэрхий эрсдэлтэй санагдаж байлаа. Тэр хоёрын төлөвлөгөө Шүүжин зааж буудах тохиогоор Бэй Чанг хаа саягүй будаж алах байсан юм. Маш хачирхалтай. Гэхдээ тийм төлөвлөгөө нь яг тохирчихсон юм. Гинэд цонхны хөшиг хаагдаж Бэй Чанг Шүүжинд ямар байгааг асуухад өрөөнд доторх дээрэмчид инээцгээж эхэлжээ. Тэд түүнийг олж харсан бололтой. Бэй Чанг айж дээврээс өсөж доош давхиж Шүүжинд туслахаар хамаг хурдаараа гүйдэгэ. Гүйж явтал хин нэгэн Шүүжинийг аль гэсэн хэлж байгааг сонсогдно. Бүх зүйл цаг хожих шиг санагдаж түүний аль хэдийнэ бэртсэн төгсөн өгчгсөн байх уу гэж Бэй Чанг өрөөнд очиод харвал бүгдийг нь аль хэдийнэ Шүүжин чихсан бүр. Шүүжин өрөөнд зогсоод бүлгийнхэн даргийнхнаас нь багалзуурчсан зогсож байлаа. Харин бараг бүх нөөц хоосорчихсан байдаг. Дарга амь насаа гуйж байхад Шүүжин тайван хэмнэлээр түүнийг өхүүлэхгүй гэж мэдэгдэн зарим зүйлсийг өөрийг нь ижидийнх зүйл гэж байдаг юм шүү дээ гэж хэлдэг. Ингээд тэр даргаыг суулгаж Бэй Чангийн одоо яваад үргэлжлүүлэн баярлаа. Тэд хоёр хоёулаас цааш үргэлжлүүлв. Шүүжин даргын хүзүүг хуглаад чамайг дагсан хүмүүс ч бас удахгүй бүгд өхнө гэж хэлв. Бэй Чанг гайхаж оцров. Шүүжин түүний тусамжгүйгээр өрөөнд доторх бүх дээрэмчтэй ганцаараа илчилсан байв. Шүүжин зүгээр л би сүүлийн үед дасгалыг хийж байгаа болохоор хүчтэй болсон гэж тоглоомоор хэлв. Мөн тэр нэмж хэлэхэд эднэр өсөн байсан учраас би нэг сул байсан болохоор би амархан ялчих шиг боллоо гэж хэллээ. Бэй Чанг итгэсэнгүй хин нэг нь биднээс өмнө ирээд бүх хүнсийг нь авчихсан байж магадгүй. Тэгвэл оюутнууд яах вэ гэж асуулаа. Шүүжин хэрвээ тэд аятайхан байвал би жаахан хүнс хуваалцаж магадгүй гэж хэлв. Тэгээд тэр нүг түүнтэй ярилцаж байрлал очихоор яв. Хэрэгцэн дээрэмчин түүнд хэлэхдээ Шао Фанг болон бусад оюутнууд бүгд тэнд цугларсан гэж байсан. Тэд өрөөнөөс гарсны дараа хөлгөөтэй байсан нэг эмэгтэй гинэд хөдөлж эхэллээ. Тэр нүдээ нээгээд амьд байгаа нь илтгэв. Тэр бүх яриаг сонссон байв. Тэр хооронд нэг дээрэмчин сургуулийн хашаанд нэгэн хүн хайж явлаа. Тэр охиныг олж өмнө Шүүжин ба Бэй Чанг хоёрын байсан өрөөнд байгааг харлаа. Тэр охин бол яг саяхан эсэрсэн бүхнийг сонссон хүн байдаг. Тэд охиныг доош буулгахаар тэр газар унаж арай гэж босов. Дээрэмчин түүнээс чи хэд хоног хоригдсон дүр эсгэж байсан хайж байсан зүйлээ олж чадсан уу гэж асуухад охин би өөхөх шахсан болохоор жаахан тайвшрах хэрэгтэй байна гэд тэрний нэрийг нь Стил Фанг гэж хэлв. Стил Фанг би чамайг тайвшруулъя гэдэг шуураар нуруунд дээр нь оруулглаа. Охин өвдсөндөө хаширсан чи энэ түүнд хачин таатай мэдрэмж төрүүллээ.
Стил Фанг ямар байна гэж асууад охин одоо дээрдлээ би юу харснаа хэлж өгье гэж хэлдэг. Тэгээд тэр бүхнийг ярьж өглөө. Хүнсний нэр өтгөр авсан тэрний нэрийг Шүүчэн гэж хэлвэ. Тэр үед Шүүчэн ба Би Чанг буцаж Шао Фанг дээр очисон байлаа. Болттой байсан ч би зүгээр гэж хэлв. Гэхдээ тэр Шүүчэнийг анхааралтай харж байв. Түүний шархыг шалгаж үзээд анх зүгээр зураас байсан боловч уламд орцоор байв. Би Чанг тайлбарлахдаа энэ шархыг каннибал гэдэг хүн идэгч амьтан үүсгэсэн. Тэдний хумсанд олон янзын юм вирус байдсан байлээ гэж хэлдэг. За ингээд part 7-ын хүрээд дуслаа. Тэгээд цаашаа үсгийг хүсэж байна гэж бичээд залхуун үднэхээ үсгээ бичээд яваарэ. Улам цаашаа улам сонирхолтой болно шүү.